Миний сургууль, миний сургууль, Арвалтын арван жилээр. Миний сургууль, миний сургууль, Арвалтын арван жилээр. Самбайцгааны үзэгчдээ 100 жилийн түүхтэй сургуулийн түүх хэмжээгээр аялын ээлжид ярилцлага подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн дугаарт Монгол Улсын гаяа дагш шатрын спортын мастер, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Сингдорж багш маань оролцож байна. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. Бас бидний урилгыг хүлээн авч сургуулийнхаа үг түүхээр аялах гэж байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. За таны хувьд одоо ер нь анх энэ сургуультай хэрхэн яаж холбогдсон юм бэ? Энэ талаараа бас хуваалцаач. За би чинь 1972 онд 10 дугаар анги энэ сургуулийг төгссөн. Тэгээ онцлог нь манай ангийнхны нэг онцлог байдаг. Юу юм хөтэй зэрэгвэл 1972 онд төгсөхөд энэ сургууль байна 71 оны намар бидний 10 дугаар ангид ороход цоо шиг баригдсан анги. Одоо энэ зөвлөлтийн тусламжаар баригт 5 хөдөөгийн 5 аймагт баригдсан сургуулийн нэг шүү дээ. Зөвлөлтийн туслам. Тэгээд зөвлөлтийн Оросын цэргүүд барьж өгсөн инженерүүд нь барьж өгсөн ийм сургууль. Тэгээд байдвал энэ одоо бол 3 дугаар сургууль гэж байсан ягаан та бүхэн мэдж байгаа ягаан байшинд 9 дугаар ангид төгсгөөд тэгээд 10 дугаар ангидаа шилж энэ сургууль шилж ирэхэд жинхэнэ бүх юм шин тийм газар бид анхны 10 дугаар ангийн төгсгөжөө гэж энэ сургуулийн онцлогтой. Тийм түүхтэй байднууд. 2 бүлэг байсан А, Б гэд 2 юм ангийн багш нь 2 ахмад багш дүүгэр Дамбдаржаа гэж 2 ойролцоо насны 2 ахмад багштай 2 эрэгтэй ахмад багштай ийм 2 анги байлаа. Анх бол одоо ер нь Будган ханхалсан шин сайхан сургуульд л орж исэн байх шүү дээ, тийм ээ? Харин тий. Жинхэнэ Будган тэр үед ямар байсан гэтээс бидний чинь ингээд энэ чинь манай сургууль чинь 2 давхартай энэ ингээд бууланд нь одоо ингээд ус оргилууртай, усан оргилууртай юм чулуун тийм оргилууртай гадаа нь зэрэг тийм турваануудаар ус одоо ингээд олгойд нөгөө моднуудаа услана. Тэгээд маягтай гоёс бүх юм одоо тэр сандал ширээ мөрөө тэгээ үзүүлэн таниулах бүх юм ер нь танд хуучин нэг ширхэж байгаагүй. Тэр бүх юм тэр үл дээрээс хуучин одоо хуучин сургуулиас авчир тавьсан нэг ширхэгч самбар байхгүй, нэг ширхэгч ширээ байхгүй, нэг ширхэг санд байхгүй гэж хэлэх байна да. Одоо тухайн үедээ бол анхны 10 төгсөлт байсан бол өнөөдөр одоо бас тийм ээ 100 жилийн түүхтэй сургуулийнхаа одоо түүхийн ярилцаад хамт сууж шүү дээ, тийм ээ. За таны хувьд одоо анги хамт олонныхаа одоо сайхан дурсамжуудаас хуваалцаач. Анхны бас анхны 10 төгсөлтүүд нэлээдгүй олон сайхан дурсамжууд бол байгаах гэж бодож байна. Тий, манай ангид яг бид рүүээс 2 бүлэгтэй А, Б гэсэн 2 бүлэгтэй. Өнөөдөр манай ангийнхан бол одоо бус ангиудаас бус тэр үеийн төгсгчдөөсөө байдвал арай илүү ухаан амьд сэрүүн бас байгаа олуулаа байгаа гэж бодож байгаа. Зүгээр хагас нэг нь бурхны оронд одсон хүмүүс бий. Тэгэхдээ манай ангийнхнаас өнөөдөр ардын эмч байна. 3 гавьяат байна. Бас эрдэмтэн байна. Ингээд ердөө бас их орондоо манай нэг 66 хүүхэд төгсөн 2 бүлгийн. Тэгээ сүүлдээ 2 бүлэг маань одоо бараг нэгдээд 1 бүлэг гэж явдаг. Тэгээ одоо 2 бүлгийнх маань манай ангийнхан хүүхдүүд хөгжигдээ одоо би чинь тэг хөгжүүд бүгд итгэл гарсан хөгжүүд даалгарч байгаасууч бүгд одоо эрүүл саруул одоо энэ тэнд явж байна. Зөвхөн би одоо энэ сонирхуулаа хэлчих гээд одоо нэг сони юм хэлэхдээ түрүү би фэйсбુક харж байсан чинь манай ангийнхан тусгай тийм ангийн бүлгийн групп байдгийг. Тэн дээр байна гэсэн чинь одоо нэг манай Чулуунбаатар гээд нэг эмэгтэй маань энэ зураач Бадарчин дүү энэ маань одоо юунд Францад явж байна гэж байна. Нэг нь Солонгост явж байна гэж байна. Нэг нь Америкт явж байна гэж байна. Ингээ манайхан одоо хүүхдүүдтэй бараадаа тэгээд энэ тэнд одоо дэлхийгээр тэнээд их сайхал байна. Тийм байж байсан. Тэгээ яг энэ сургуульд байхдаа би өөр нэг онцлог нь манай энэ 2 бүлэг ер нь сурлах хүмүүжлэр ер нь дэжгүй сайн байсан гэж бид үнэлдэг.
тий. Одоо энэ жишээ би жишээ ингээд хэлэхдээ нөгөө өнөөдөр энэ улс орон дээр урааныг эсэргүүцээ сүйдүүлж байгаа ш. Тэр чинь гол тэмцэгч энэ одоо Лослын бор гэдэг чинь бас манай анги юм шүү. Гэх мэт чинь нэрлээд байвал бүгдийг нэрлэхээр байна. Тэгээ манай ч одоо хуран даваа тэгээд мастер спортын мастерууд байна. За бол ус байна. Нэрлээд байвал сайхан явж байна. Тэглгүй яах вэ? Одоо тухайн өнөөдөр л одоо ингээл анги хамт олонныхаа үйл явдлыг та бол Facebook орчноос харж байна. За тэгвэл тухайн үед одоо та утас байдгүй байлаа шүү дээ. Тийм ээ, анги хамт олонтойгоо хэрхэн яаж холбогддог байсан юм бэ? Тухайн үеийн одоо ер нь хичээл сургуулийн үйл ажиллагаа тийм ээ даалгавар малгуураа хэрхэн яаж авдаг байсан юм бэ? Ер нь тийм шүү дээ. Мэдчихэд явахтай ер нь тэр талаар бол хязгаардаг юм л. Тий. Бидний гол харьцаа тэр үед харьцааг үл яг уулзна эсвэл захаа бичнэ. Тэрнээс ямар гар утас юм бэ юу юм байхгүй ш. Ер бүх юм байхгүй 1972 он гэдэг чинь. Тэгэхдээ ер нь тэр үед манай юу гэж энэ ангийн багш юу дамбад даржаа гэж ангийн багш байсан. Манай дамбад даржаа багш өнөөдөр бодоход бол бас их холыг хардаг багш байсан гэж би багшаа үнэлмээр ягаад гэвэл кибернет гэнтэрийг бидэнд заадаг байсан. Тэр бол өнөөдрийн компьютерийн эхлэл. Бүр кибернетийн юм энэ төр бас ганц нэг юм хэлж өгдөг байсан. Манай физикийн багш одоо шарвын чоожоо гэж байсан. Тэр энэ одоо бодоход одоо бидэнд өнөөдөр тэр энэ Монгол орон даяар одоо бүх шалгалтыг тестээр авчихоо гэж яриад байгаа шүү тийм ээ. Ямар ч шалгалтыг зөвхөн сурагч биш бүр том улсын одоо энэ янзын шалгалтыг тестээр тэрийг анх одоо намайг бодож явахад 10 дугаар ангид өвгөл байна. Физикийн гишээлэр чоожоо багш тестээр анхудаа тестийг нэвтрүүлж шалгалт авч байсныг би санаад их бахархдаг. Тэр үед үл ер нь Монголд байсан ч юм уу ч юм уу Орос ах нарын дунд Оросуудын багш нарын дунд дургуун дүрслэг гэж мэрсэр байсан баг. Манай аймагт л би анхдагч чинь гэж одоо 1971 оны өвгөл 12 сард авсан шалгалтыг одоо тэгж өнөөдөр бодож суудаг юм багшийн хувьд. Гэмчтэнтэй тийм байна. Одооний энэ тестүүд бол бас л нэг асуултын асуугаал дунд нь А, Б, В гэх хариултууд байдаг байсан тийм ээ. Тухайн үеийн тэр тестийн шалгалт ямар байсан бэ? Тэр их сонирхолтой. Яг л ойролцоо багш гоё. Мөн энэ сонголттой, нөхөх юутай. Тэгээ физикийн хичээлээр ухаад тодорхой нэг 5 сэдвийг ч юм хамруулад өөрөө 9 сарын 1-ээс 12 сард үздсэн сэдвүүдэд хамруулад юм уу? Тэрийг би санаж байна. Тэгээ ингээд асуултын дотор. Гэхдээ тэр чинь одоо нэг тайлбар машин төвлөөд өгөхгүй шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Тэр чинь 50-60 үг суудагчаад тэр чинь яах вэ гэвэл ингээд 50-60 үг суудагчаад самбарт ингээд бүгдийг бичнэ багш. Тэгээд дор нь ухаан А, Б гэнэ сонголттой хариултуудыг чинь тавьчихад тэгээд бод чинь тэр яг хариултын тэрийг хуулахгүйгээр за нэг Б ч гэдэг юм уу 5 Г ч гэдэг юм уу ингээ хариултаа хариулаад явдаг тэгж хэрэгэлдэг байлаа ш. Тэрнээс нөгөө хөвлөд дараадаг цаас мас техник дөхөндөө гэж байхгүйсэн ш. Тийм онцлогтой. Одоо 50-60 хүүхдтэй нэг юм хуудсан дээр бүгдийг бичээд өгнө гэдэг нь бас нэлээд их ажил болно. Тийм. Тийм учраас угаал хариултуудыг бичээд нэрээ тавиад өгчихөж гоё шүү дээ. Самбар дээр бүгдийг байна. Бүгдийг суулгаж байгаа. Харин одоо энэ урлагийн зааланд бүгдийн сандал тавиад нэг нэгээр нь суулгаад яг гэсэнтэй шүүлэг гэж нэртэй авч байсан. Тийм. Одоо тухайн үеийн одоо сурагч хүүхдүүдэд бол нэлээдгүй сонирхолтой сонирхолтой, маш сонирхолтой. Тэгээ би яагаад санж өгөхтэй тэр юунд би нөгөө хоёр бүлгийнхээ 60 хэд хүүхдээс хамгийн өндөр өнөө авсан байхгүй. Тэгээд бас тэрийг одоо бахархад дурсаж байгаа байхгүй. Та түрүүнд бас дурдлаа шүү дээ тийм ээ. Манай ангиас бол маш олон гаюат, маш олон одоо ингээл алтартнууд ингээд төрөн гарсан гэж хэлж байгаа. Тэнгүүд одоо ийм мундаг явж байгаа юм чинь тухайн үедээ бол нэлээд сурлагатай хүүхдүүд байсан баг. Тэнгүүд тэр үед одоо гаргаж ирсэн амжилтуудаасаа бас хуваалцаач. Тэг яг тэр үед чинь манай анги чинь бас нэг онцлог нь байна юу юм. Сүхбаатар аймгийн энэ Яруунаарч зохиол Дорцрон, Наваашрын Дорцрон гэж тавих мэдж байгаа. Тэр хүний багш байхдаа тэр хүн 6 дугаар ангийн нэг өдөрцсөн бүлгээ зөвлөлтийн артыг цусланд бүгдийг амраасан. Бүгдийг ингээд амраасан байхгүй юу? Нэг бүлгийг өндөр амжилт одоо сурлаг хүмүүжээр мандайсан учраас Сүхбаатар аймгийн 6 ангийн гэдэг ч юм уу артыг цусланд бүгдийг 30 хэд хүүхдийг амраасан байхгүй юу?
тэр ямараасан бүлгийн ерөнхийдөө гол цөм нь явж байгаа. А тэрэн дээр харин бядантрууд бие биеийнхээ бүрэн зөгтийг уурхаад 8 төгссөн хүүхэд. Тэгээ зарим нь бүрэнгээс бие дөрвүүлээ ирж байсан. Хоёр нь Аад нь, хоёр нь Бэд нь ордог ч юм уу. Тэгээ төмөн зөгтөөс ирнэ юм Эрдэнэ цагаанаас ирнэ ч гэдэг юм бүх сумдаас ирнэ шүү дээ. Тэгээ тэр гол цөм 6 Аад дээр биднүүд хөдөөнөөс ирсэн эдүү хүүхд нэмэгдээд нэг анги бүлэг болж байсан. Тэгэхээр тэрүүл дээр үеэсэн тийм удамжилтай бүр Оросын пиандрын цусланд амарч байсан тийм удамжилтай анги байсан. Тэгээ манай ангидууд бас ийм нэгдмэл ерөн одоо бодоход бол нөгөө юу юм уу аймгийн дарга маргын хүүхдүүд энэ төр сурч байсан. Бас одоо жишээлбэл манай Сүнжидмаг Шарвын Сүнжидмаг гэдэг охин мөн одоо тэр 9-р анги төгсөх жилийн бол Оросын болгарын Софи хотноо болсон хүүхдийн хөнгөн атлетикийн тэмцээнээс мөнгөн медаль авч ирж байсан. За иймэрхүү олон жишээнүүд бий л дээ санаасаа хэлэхдээ тий. Нэг жишээ хэлэхдээ бас нэг юу би одоо ярьдгийм. Зүгээр бас давтаад хэлчихэд намайг 10 дугаар ангид орох нөгөө сая энэ зөвлөлтийн тусанд өргөжсөн сургууль ашиглалтанд орлоо шүү дээ. Тэгсэн чинь манай сургуулийн намын үрийн дарга гэж байдаг байсан. Намын үрийн дарга Пүүс Сүхбаатар гэж Бадарчин Сүхбаатар гэж одоо багш байсан. Тэр багш ингээ намайг өрөөнд дараа намайг дуудангуудаа өрөөндөө оруулаад чи захидын хойдлын өрөөнд байсан. Өрөөндөө оруулаад за Монгол зөвлөлтийн ард түмний юугаар сайхан барилга сургуулийн барилга баригдлаа. 10 дугаар ангийн сурагч одоо сэтгэлдээ бичнэ гэж байгаа. Тэгээ би одоо бодоход юу бичснээ санахгүй. Нэг юм бичсэн байлгүй. Тэгээ багш манаа засаад нөгөө Сүхбаатарын зам сонин дээр хэвлүүлсэн. Одоо наад юунд байж байгаа. Хайчилбэр нь. Бүр хадгалбын дээр чи гоё тэгээд гагна тоосгоных нь гагнаас бүрээс нь найрамд баг үнэрсэн мэдгдсэн тэрсэн гоё үгтэй би тэгж бичээгүй л дээ багшд биччих гэсэн. Тэгээд тэр бас нэг миний өнөө болтол одоо миний анхны ухаанд хэвлээд гаргасан материал гэж хэлж байна. Тийм. Дурсахад ухаан. Багш нь редактор хийгээд байна тийм ээ. За таны хувьд одоо ер нь сурагч байлаа нэгдүгээр сургуультай. За түүнээс хойшоо одоо бас сургуультай багшилж байсан байгаа шүү дээ тийм ээ. Анх хэдэн онд одоо бас ер нь багшаар орж ирсэн. За юу байгаа би чинь Мөнхөн сумын дээд сургууль төгсөөд Мөнхөн сумд 11 жил ажилласан. 10 жил нь математикийн багш байсан. Хөдөө сум 8 жилийн сургуульд багш байсан. Тэр үедээ Мөнхөн сумын сургууль бол ер нь бас аймаг үтгээд Монголд алдартай байсан. Намайг ажиллаж байхаа үед 1980 онд Монгол улсын 14 дахь улсын тэргүүний сургууль болсон. 14 дахь улсын тэргүүний сургууль тэр жилээ яг тэр цог Монгол улсын анхны тэргүүний пианрын бүлгэн одоо пианрын бүлгэн гэж одоо та нар бол баг одоо мэдчихгүй байгаа баг одоо пианы бүлэг гэдэг чинь пианеруудын том одоо байгууллага гэсэн. Тэгээд Монгол улсын анхны шүү бүр дараа нь хоёр дахь нь Улаанбаатарын 1-р сургууль болж байсан шүү дээ. Тэгэхэд манай Мөнхөных бүр анхных энийг босоод одоо залуучууд мань мэтэл ярихгүй мэдэх хүнч баг хаврж байгаа. Тэгээ энэ сургууль би ажиллаж байхаас их бахархдаг. Тэгээ энд ажиллаж байхдаа одоо манай энэ сургуулиас тэр Мөнхөний сургуулиас ажиллаж байсан усаас 3 гавьяат байна. Төрлөө одоо миний дараа хин Шарын Чулуун бор гээд Монгол хэлний багш. Бор Чулуун. Тийм Шарын Бор Чулуун Монгол хэлний багш Мөнхөнд ажиллаж байц цуг ажиллаж байсан. Дамбын Дандарбаатар гээд Мөнхөний яруу найрагч бас цуг ажиллаж байсан. Тэгээд энэ төгсөөд 1987 онд би аймагт одоо тэр үед чинь бол ингээд юу уншдаг байсан шүү дээ. Та бүхэн нэг сонирхолтой жил болгоны намар байна багш нарын баг хурлагч юм. Бүр бүх багшийг дуудаад аймгийн 4-500-аад багшийг чинь дуудаж ичаад чатар суулгаад тэгээ семинар хийж байгаад хурал цуглаа хийж байгаа аймгийн дарга мөрөгч оролцож бүхэн ч оролцож байгаад тэгээ яг төгсгөл семинар тарлаа гэхтэн аймгийн боловсролын гэлцгийн дарга тушаал уншина. Тушаал уншихтаа бол ингээд шууд за Сэнгэд дөрж Онгон сумын 10 жилийн сургууль за дөрж уул үеийн 8 жилийн сургууль тооны багшаар математикийн багшаар Монгол хэлний багшаар баг багшаар гэдээ уншиж байгаа. Тэгэл өрдөө тэр үед явхаас өөр арга байхгүй. Гэрээ ачаад нүүхээс өөр арга байхгүй. Тийм байсан. Тэгээд 1987 онд би мөн энэ боловсролын газрын тушаалаар бол
Сүхбаатар аймгийн сургалт цагаан кабинет гэж байсан. Тэнд ирж ажилласан. Тэнд ирж ажиллахад бол манайд бол дарга 2хан мэрэгжилтэн байсан. Одоо энэ боловсрол шинжилгээ ухааны газар гэж байгаа шүү дээ. Энэний их суурь 1987 онд ирсэн. Нэг Орос мэрэгжилтэн байна. Тэгээд тэд ерөнхийдөө байж нэг 4-5 болгоно одоо тэнд үйл ажиллагаа явуулна. Гол нь яах вэ гэдэг зэрэг одооны юутай адилхан тэр үед боловсролын гэлц гэж бас тустай. Тэр нь захиргааны байгууллага. Өөрөөр халддаг, шааддаг, ийш тийш шилжүүлдэг тийм байгууллага нь боловсролын гэлц. Манайх бол багш нарын мэрэгжлийг дээшлүүлдэг, багш нараа чадваржуулдаг, багш нарт юм хэлж өгч байдаг тийм байгууллага нь байсан. Тэгээ энд ирж ажиллаад би 13 жил ажилласан. Тэгээд таад нь тэнтээсээ үргэлжлээ. Тэгээд 2000 оноос эхлээд бол дэвтгүүр гартлаа 2013 он хүртэл 13 жил одоо захирал даргыг нээсэн. Тэрнээс өмнө 13 жил 1987-оос 2000 он хүртэл 13 жил мэрэгжилтэн арга зүйч гэдгийг хийсэн. Ингээ яг манай байгууллага сургалт цагаарны кабинет, сургалт цагаарны төв, судалгаа арга зүйн төв, боловсролын хяналтын төв, тэгээ бүрдээ боловсрол соёлын газар, боловсролын газар, боловсрол шинжилгээ ухааны газар гэж бага өөрчлөгдсөнтэй тэр болгонд нь шахвал бид ажиллаж байсан да. Тэгээд яаж явахтаа нэг онцлог нь 1988 онд энэ манай ерөнхий улсын 1-р сургуульд математикийн гүнзгэр үүсэн анхны анги нээгдсэн. Тэрийг л одоо та бүхэн суусан нөгөө юуны гавьяат нийтлэг үйлчлэгээний гавьяат онгон сум яриад гомбод дөржийн адьяа гэж сүүлийн нийгмийн даатгалын газрын даргаар олон жил ажилласан бурхны оронд оцолдоо гомбод дөржийн адьяа тэр Сүхбаатар аймгийн анхны математикийн гүнзгэр үүсэн ангитай нээсэн. За тэгээд тэр хүн маань ингээд явж байхдаа 10 дугаар ангийн хавар 2 сарын 6-нд би тодорхойлж байна. 91 оны 2 сарын 6-нд нөгөө ингээд ардчилсан хувьсгал гараад адьяа маань бас ардчилсан хувьсгалын гол энэ аймгийн бас одоо лидер тийм хүн байсан. Гол одоо төлөвлөлт. Тэгээд өөрөө нэг чинь юунта боловсролын гэлцийн дарга болчихсон. Ингээд гүндгэлсэн сургалтаа ангийн ягаад ч улсууд аваагүй юм уу. Тэгээд намайг сургалт цагаан кабинетэд байхад намайг тэнд очираад 2 сарын 6-нд 10 дугаар ангийн хариуцсан багшаа тавьсан. Ингээ би нэг 4 сар авчихад нэг азуулаад нэг анги төгсгөж гоё 10 дугаарыг. Ер нь анх удаага л 10 дугаар анги төгсгөж байгаа юм тийм ш. 4 сар 2 сарын 6-наас 6 сарын 6 хүртэл гэсэн үг шүү дээ баг. Тэр үйл төгсдөө 10 дугаар анги чинь 6 сар төгсдөг байсан. Тэгээд нэг 10 дугаар анги төгсгөжсөн. Тэгээд үргэлжлүүлээд 12 сарын 15 хүртэл бас энэ сургуульд ажилласан. Тэр сургуулийн захирал нь бол Ламсран гэж хүн байсан. Тэгээ ингээ ажиллаж байгаад тэгээ эргээд юурга одоогор боловсролын гэлцчихдээ боловсрол соёлын төв рүү яваад гэсэн. Тэгшээ буцаагаад нэг ууж ажиллаж байсан гэсэн. За ингэж байгаад нэг л 10 сар ажилласан гэсэн. Дараа нь би харин тутасны дараа 14-5 оны хичээлийн жилд энэ сургуульд шатрын үндсэн багшаар нэг жил ажилласан. Тэгээ би чухайн энэ сургуулийн сурагч, шин сургуулийн анхны төгсөгч, 9-р ангид багтаа бас нэмээд хэлэхэд сургалтын зөвлөлийн дарга байсан гэж бас нэг сэтэр зүүж байсан. За тэгээд дараа нь анхны гүнзгийсэн сургуультай 10-р ангийн төгсгсөн. Эцэснүүд бас нэг хүүхдүүдийн нэг зүгээр шатрын багш болж ажиллаж үзсэн ийм л холбоотой. Бас нэг нэмээд хэлчихэд юунда тэтгэл орсныхаа дараах нэг боловсролын хууль өөрчлөгдөд компани хажууд удирдах зөвлөл байна гэдэг шиг энэ сургуулийн хажууд ч юм уу сургуулийн удирдах зөвлөл байна гэдэг юугаас тийм нэг заалт орчихсон боловсрол. Тэр заалтын дагуу тэтгэл гасны бас 1-р 10 жилийн сургуулийн удирдах зөвлөлийн дарга гэдээ бас нэг 4-5 жил хийсэн. Тийм л холбоотой. За таны хувьд одоо тэгвэл багш байлаа, шатрын багш боллоо. Одоо тухайн үеийн одоо нөгөө кабинетийн одоо хариуцсан мэрэгжилтэн гэдэг байгаа шүү дээ. Тухайн үед бол одоо баг менежер байна шүү дээ, тийм ээ. За менежер нь боллоо. За тэгээд боловсролын байгууллагыг ингээ удирдах явлаа. Энэ үед одоо ер нь баримталж байсан боловсролын систем ямар байсан юм бэ? Яг одоо нийт хэлэхдээ одоо би шүүмжилтэй манай боловсролын систем бол ерөнхийдөө олон жилийн зэрнэх доктортой бус байсан.
баймбай өөрчлөгддөг. Одоо сүүлийн үед үл 90 оноос хойш бүр их өөрчлөгддөг. Нэг сайд гараад одоо 4 жил болохоор өөр юм бариад нэг л одоо Америкийг дуурайгаад нэг л Японыг дуурайгаад нэг л Кембриж гээд Англи гээд ингээд одоо яг хуучин бол социализмын үед бидний хөл ердөө Орос байсан. Ганцхан Оросыг л бүх юм авдаг. Оросын программыг хөтөлбөрийн авдаг, сургуулийн авдаг, зах аргын авдаг, бүх юм Оросыг авдаг байсан бол одоо газар юм авдаг болоод тэгээ харин өнөө олдоод өлдөнө гэдэг юм уу тэрнээсээ дордоод юунууд докторгүй бас. Хуучин бол социализмын боловсролын систем маш доктортай. Манай хөл актив боловсрол буюу одоо тийм нэг юу бол юм сургах боловсрол нэг сайн байсан шүү дээ. Ер нь Монголын хүүхдүүд. Тэгээ сүүлдээ бол ингээд алины дуурайгаад жоохон тиймхэн болоод одоо ч гэсэн би нэг шүүмжилтээр дотроо боддгийн. Тэгээ яг боловсрлоос өндөрөө дуудаж байгаа учраас тэд талаар юм ярьдгүй. Өнөөдөр ч гэсэн одоо тийм л байна. Боловсрлын одоо яамыг бол одоо маш олон хүн удирж байна. Би ихэд одоо 10 хэдэн сайттай зүг хамтарч ажилласан байдгийг шүү дээ. Одоо тэгээд зарим нь ганцхан жил ажилласан сайт ч байна. Ерөөсөө тийм юунууд байдаг. Тэгээ манай үед бол боловсролын систем яг юм миний сурагч байх үед л их төгсөлтэй болсон. Юуны үед докторуутай одоо ингээл таамаж 12 жилийн сургалтын доктор шилжээл 11 жилийн сургалтын доктор шилжээл тэгэхийн тулд одоо юутай 6 наснуудыг сургаад л тэг бүлэг гэж байгуулаад тэгээд янз бүр яагаад тэгээд нэг өөр хичээл оруулж ирээд яамдуучин хичээл мөчийн шахал одоо жишээ би түрүү хэлэх шатрын багш байдаг чинь шатрыг албан ёсоор оруулна гэж нэг жил оруулснаа дараа жил нөө боллоо хичээл багтахгүй гэж болчихж байдаг. Тэгээд энэ янз бүрийн тийм шин хичээлүүд оруулж ирээд одоо тэг бүжигнуулаад байдаг юм их байна. Яг тогтсон сүүлийн үед манай энэ боловсролын бодлого бол үнэн докторгүй байна гэж би одоо энэ жоохон тэгээд 100 жил зөрүү таарах ч юм уу жоохон шүүмжилттэй хэлж байгаа. За таны хувьд бол одоо ер нь 1-р сургуулийн хамт олныг за ер нь 1-р сургуулийг ер нь бусад энэ тиймээ сургуулиасаа ямар онцлогтой сургууль гэж харддаг юм бэ? За Скватер аймгийн одоо баруун урсмын 1-р сургууль гэх юм уу одоо тийм ерөнхий улс орчны сургууль бол 1-р сургууль бол онцлогтой. Маш их онцлогтой. Яагаад гэвэл зэрэг бус сургуулиудаас энэ чинь ууган сургууль нь ер нь манай өгч хамгийн нодон 100 жилийн Монканы сургууль тэмдэглэсэн. Өнөө жилүүд 3 сургууль бас 100 жилийн тэмдэглэнэ. Эрдэнэ цагаан онгон ч гэдэг юм 1-р сургууль бас Скватер сум тэмдэглэсэн 4 сургууль болж байгаа юм. Тэгээд ууган сургуулийн хувьд энэ сургууль бол анх одоо аймгийн төвд байгуулагдсан анхны сургууль, аймгийн төвдөө байгуулагдсан анхны сургууль. Мөн одоо анхны 7 жилийн сургууль болсон энэ аймгийн анхны сургуулийн 1-2 сургууль Халзан суманд 7 жилийн сургууль байгуулагдсан. Энэ аймгийн төвдөр 7 жилийн сургууль байгуулагдсан. 7 дугаар анги төгсгөж байсан. Тэгэхээр одоо эртний одоо их уламжлалтай сургууль гэж хэлж болно. 2 дугаарт одоо маш олон төгсгөжтэй 13 мянгаар төгсгөж байна гэсэн баха. Сүүлийн үед тооцоогоор захирлууд дээр захирал нь ярих байх. Тэгэхээр зэрэг олон төгсгөжтүүд өөрөө Скватер аймгийн одоо боловсролтой ажилтнуудыг бэлдэх гол уурхай сургууль. Ерөөсөө. Тэгэхээр энэ сургууль бол Скватер аймагт үнэхээр үүрэгтэй сургууль, хамгийн том сургууль, хамгийн одоо олон шилдэг багш нартай сургууль, олон шилдэг сурагчтай сургууль байсан. Одоо ч байгаа бах. Үе үеийн шилдэг багш нар энд ажиллаж байсан. Үе үеийн шилдэг сурагчид нар энд суралцж байсан. Ийм одоо төвөгтэй сургууль учраас маш онцлог. Анхнаасаа гэсэн жинхэнэ нөө тийм зориултын сургууль шүү дээ. Бусдууд бас одоо зориултын биш арай тийм нэг сургуулиуд байсан. Манай сүүлийн үед л энэ баяшин барилга энэ зориултын баяшинтай болоод аштайхан болж байгаа шүү дээ. Боловсролын юу чи. Яг хуу 960 хүүхдийн судалтай сургууль. Тэгтэл үе үед энд 2000 миллион гарын хүүхд сурч байсан. Бас л их ачаалттай байсан сургууль шүү дээ. Ийм сургууль. Тэгээ ийм онцгттой учраас энэ сургуулийг түүхэн сургуулийн нэгэ гэж үнэлэхээс өөр аргагүй Скватер аймгийн.
За таны хувьд бол одоо ер нь тийм ээ ажиллаж явах хугацаанд одоо хуримтлуулсан ажлын туршлага бас гэж байгаа. Ажлынхаа туршлагын талаар одоо бас одоо ажиллаж байгаа залуу багш нартай бас хандаж хуваалцахгүй тийм ээ. Тухайн үед одоо ер нь ажиллаж явах үедээ бас гарын шавнар гэж нэлээдэг олон байсан бах. Тийм ээ гарын шавнырынхаа талаар бас. За ярьхгүй. би түрүү ярьсан Сүхбаатар аймгийн Мөнхөс сумын сургуульд 10 жил ажилласан, 1 жил хичээл яригдчихсэн. Мөнхөний сургууль ус онцлогтой. Одоо өнөөдөр 101 хичээлийн жилээ дуусгаж байгаа сургууль. Хинтээ аймгийн харьяанд байсан болохоор манай аймагт анхдах сургууль, анхны одоо сургууль болоод явчихж байгаа юм. Тэгээ энэ сумын сургууль улсын тэргүүний бүлэг мөнгөсийн сургууль би 10 жил ажиллахдаа 8 дугаар ангийн 3 удаа төгсгсөн. Тэгээ тэр хүүхдүүд маань өнөөдөр бүгдээрээ 90 цай түрээд одоо надтай адилхан. Надаас ер нь хамгийн эхнийх нь анги надаас 8 дүүд байсан. Сургууль төгсөөрөхөд өнөөдөр бүгдээрээ 60 гарсан тэтгэл гिचгсэн улсууд байна. Тэгээ өнөөдөр ч гэсэн багшигаа мөрдлөг одоо тэгээд энтэнд гадаад дотоод улсын нийслэл унган нутагтаа ажиллаж амьдрахтаа одоо уулзаж зочирч багшигаа үрзэлж одоо гадаад дотоод одоо илүүлж энтэнд амар суул цуг амардаг. Тэгээд одоо бүгд ихэнх нь сайхан амьдарч байна. Энэ шавн нарван байгаа юм. За энэ сургууль дээрээ манай математикийн гүнзгийрүүлсэн сургалтаа ингээс бол 23 хүүхэд байсан. Бүгдээрээ дэрэгтэй сургууль орсон хинхэн. Одоо энд бүгдээрээ их сайхан яваа, нэр төртэй яваа байна. За онцлог гэх юм бол бидний үед бол одоо миний нэг онцлог одоо тэнд хийж байсан бидний сургууль сан комитет хийж байсан багш нарт одоо юм болох. Одоохтой бид бол яадаг гэсэн зөвлөлтийн тэргүүн туршлагыг одоо багш нарт бидний тийм л байдаг ус. Зөвлөлтийн тэргүүн туршлагыг багш нарт эзэмшүүлэх, шилдэг багш нарын одоо тэр үед бүр ингэж хэлдэг байсан новаторууд гэж. Новатор гэдэг нь шинжлэгч гэдэг утгатай. Тэгээд бүр Монгол тийм нэртэй хүмүүсээс тэнд бол манай аймгаас одоо энэ төмөн зөгцсөн сумын гавьяат багш, шаруу нэмийг оюун багш, новатор багшд ордог байсан. За тэгээд увсаач гэдэг юм уу, завхнаач гэдэг юм уу энтэнтэйсэн одоо дандаа өөрхий зарим нь бурхны орондод нь зарим нь одоо отсон ба зарим нь эрүү сарууд ажиллаж дандаа гавьяат өгсөн алдартай одон багш нар тэгээд бүр шилдэг багш нар байдаг гэсэн. Тэд энтэргээд жилдээ энтэргээд нэг аймгаар юм уу хоёр аймгаар тоорч туршлагаа түгээдэг. Манай аймаг ч гэсэн бөөнөр ирж байсан зарим Ахмад огсор санаж байгаа бүхэн Монголын бүхэн новаторууд гээд ирээд аймагт төвд ажиллаад тэргүүн төрсөн урсгалгаа яриа үзүүлээд одоо хөвсгөлийн ямж авч гэдэг юм уу энд ингэдэг байсан. Тэгэхээр Сүхбаатар сумын төртөл би аваад бас дагуулад очиж ажиллаж байсан санаж байна. Тэгээ бидний үед бол гол нь миний одоо тэр үед хийж байсан ажлууд гэх юм бол ерөөсө багш нарт одоо юм олох зөвлөлтийн туршлагыг эзэмшүүлэх, шинэлэг аргуудыг эзэмшүүлэх тэр чинь одоо миний үед бас төмөн зөгтийн сумын сургууль одоо зүүн бүсийн 2 дахь Сүхбаатар аймгийн 2 дахь улсын тэргүүний сургууль болж байсан. Энэ гинийн сенсорын цагаалтай тийм хамт олон тэр бас амжилт байсан. Тэгээ бод тэр үед ингэж яваад сүүлд тэр ингэж боловсрол соёлын газар олон нэртэй олон яваад боловсролын гэлтцсэн сүүлдээ ингэж татан буугдаад зөвхөн захиргааны нэгж бол одоо нийгмийн бодлого гэлтсэн ёруу шилжээд тэгээ багш нартаас бол нэлээ хүндийсэн. Тэгээ бүх тийм нэг эрх мэдлэг тийм үү багш нартай ажиллах, багшийг сургах, багшийг одоо яах хариуцуулах бүх юуд энэ боловсрол соёлын одоогоор боловсрол шинжлэх ухааны газартууд ирсэн. Тэгээ ирж явахдаа бид бол ер нь хөдөө бүх сумаараа жилдээ 2-3 удаа тойрно. Танд багш нартайгаа уулзна, зөвлөгөө өгнө. Тэгээ манай боловсролын газрын хамт олон бол бас тийм шилдэг одоо мэрэгчлэтнүүд одоо их олон байсан. Би зүгээр заримаас нь дуусахад одоо бүрдэж болсон Монгол улсын гавьяат ус осрын сумья гарав. Одоо мөн боловсролын газар багийн арга зүйн мэрэгтэй ажиллаж байсан. Боловсрол соёлын газрыг одоо хуучин шинэ нэрээр хэлж байна л да. Өдөрдөж байсан Гомсронгийн Батболд багш гавьяат болсон. Тэгээ тэр чинь одоо энэ боловсрол соёлын газар хөдж байгаа сая дэвтүүтэй гарсан хаасврангийн байгальмаа бас арга зүйч байсан. За тэгээ манай чинь цог хөгжмийн зохиол цог дэлгэр химийн багш лавг сүрэн гэдэг олон манай одоо мэрэгжилтнүүд
тэм улсуудын боловсролын газар ажиллаад багш нараас сургах, вакцина чанаржуулах энэ талаар амжилттай ажиллаж байсан. Бид багш нартай олон тооны тийм юунуудыг одоо материалуудыг бэлтгэж өгдөг. Орсын одоо туршлагуудыг түгээдэг, тараадаг. Ийм тэгээд өгдөг багш нараас шалгалт аван, шүүлэг аван, сурагчнаас аван, сурагчдыг одоо сурлагыг сайжруулах гэдэг олон ажлуудыг хийж байсан. Бодод бас боловсролын Монголын боловсролын тогтолцооны их өөрчлөлтийн үед амьдарч байсан. Бас хэцүү үед амьдарч байсан гэж боддог. Нэг одоо нэг жил ч юм бүгд Монгол бичгчилж ингээд л одоо нэгдүгээрээс Монгол бичиг заадаг ч юм уу. Эсвэл англи хэлийг бүгд сургаж гэдэг юм ингээд янз янзын юм яг өөрчлөлтийн юунд амьдарч байсан. Тэр болгоныг амжилттай тул Сүхбаатар аймгийн боловсрол бол бас нэг нуруу алдлаггүй одоо түүхтэй нийт аймагуудаас нэг төрүүлээд их мандалж чадаагүй гоцроогүй явж ирсэн түүхтэй гэж үзэж байна. Тэгэлгүй яхаа. За таны хувьд бол бас Монгол Улсын гавьяа багш гэдэг эрхэм малдрыг бас авсан байгаа шүү дээ. Тиймээд одоо анх хэдэн онд Монгол Улсын гавьяа багш цолоо авч байв. Тухайн үеийн сэтгэл зүй ер нь тийм ээ ямар байсан бэ? Энэ талаар бас хаалцаач. Тийм ээ 2021 онд авсан да. Одоо 4 жил 5 жил 4 жил 2000-ны. Тэг яг уу сэтгэл өндөр байна. Галтамагийн Баттуулга ерөнхийлөгчөөс гардаж авсан. Гавьяа төгсийг манай аймгийг өдөрж байсан Бацуур дарга Монгол улсын их хурлын гишүүн Ганивал энэ нөхдийн дэмжлэгээр авсан гэж би боддог. Тэ манай боловсролын газрыг маш олон жил өдөрж байсан боловсролын гэлцэн даргаар ажиллаж байсан 30-гийн 80-тай багш энэ Ганивалын аав Өсөнтэй багшинтэр намайг бас тэр өний дэмжин тэрэг шилсэн баг гэж боддгийг яриаг үнэ хэлэхдээ нуугаадах юу ах вэ? Тэгээд юу та нэг онцлогтой байсан. Нэг онцлог нь тэр үед яг нэг ковид тас. Гавьяатай авах гэж нэг бүдэнтэй байсан шүү дээ. Баяжгаад очино. Өөр нэг авах гээд өтөбөдөж очиад өдөө өмнө нэг хэсэг өндөөд өдөө өнөхгүй яг 3 цагт өгөхөд засгийн ордны хойдлын байшинд өдөж ингээл нөгөө хамраа ягаад хамраараа шинжилгээгээ өгчөөд ковидынхаа шинжилгээгээ сууж байсан чи та нүг сандгүй юу санддаг байвал Сүхбаатарын талууд дээр нэг бензин асгаад өөрийгөө шатааж чаддаг. Тэгсэн чи ерөөсөө бүх юм дотон буулгаад нөгөө шагналыг өгөхгүй бидний буцаагаа зурс. Дараа нь эргэж очиж авсан гэх мэтлэн би юуны Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Ловсонгийн цэд үсрэн багштайгаа хоёулаа очиж авсан. Хоёулаа 2 удаа очиж нэг удаа буцаж хоёулаа авсан түүхтэй. Тэгээ Монгол улсын гавьяа төгсөнд болсон тех бахархаж байдаг. Гол нь яаж үнсэн гэж Сүхбаатар аймгийн боловсрол бас одоо урвал шаруудлагүй Сүхбаатарын бод насаараа боловсролтой жиж байсан зүтгэл итгэлийн минь үнэлсэн болов гэж боддог юм аа. Тэгэлгүй яах. Нэлээл бас Монгол Улсын гавьяат багш гэдэг эрхэм цалан нэлээн бас түүхтэй бодлоонтэй. Тэгс. Адал явдалтай авсан байх шүү дээ, тийм ээ. Тэгсдэж гисэн дараас нь харин араас нь булган суултаа олон гавьяа төгс төрсөн гэж боддог. Тий. Мэдээж бас өнөөдргүй маргаашгүй одоо өнөөдөр гэж байхгүй шүү дээ, тийм ээ. Таны хувьд ер нь Ахмад үеэсээ хэрхэн яаж суралцж байсан бэ? Анх одоо бас багшлаад л тийм ээ ингээд явж байхад нэлээдгүй мэдгүй асуудлууд бол маш олон гарч ирсэн байх. Тэгвэл тухайн үед ер нь Ахмад багшаас хэрхэн яаж суралцж ирсэн юм бэ? Энэ талаараа бас хуваалцаач. Миний багш нар уу манай Ахмад үед үнэхээр гайхамшигтай хүмүүс байсан гэж би одоо ч хэлж чадна. Ер нь одоо жишээлбэл миний багангийн багш өнөөдөр амьд байна. 2 дугаар 3 дугаар ингээд гिचээ зааж байсан багш минь өнөөдөр амьд зэрэг та нар сонсноо юу Монгол улсын гавьяа төгсч мажгийн саарл гэдэг энэ одоо өдөр ээж одоо энд байгаа шүү. Тэр миний багангийн багш байна. За тэгээд одоо намайг багч одоо манай нэгдүгээр сургууль чинь би түрүүсэн Шарвын Жожо Дамбдарж авагч. За тэгээд одоо Дорд Цэрэн багш, Чанар багш, Орсдны Лавгсэрэн багш, Хэмийн Сумьягар багш гэдэг олон гайхамшигтай багш энэ аймгийн нэртэй төрдөө олон гайхамшигтай багш нар байсан. Одоо математикийн Янжмаа багш гэдэг юм уу одоо Шарвын Монгол улсын их хурлын гишүүн бас Монгол улсын гавьяа төгсгч болсон Шарвын Бадан багш 10 дугаар математик зааж байсан. Гэх нэрлээд бол маш олон шилдэг багш нар одоо энэ юунаас тэднийхээ уламжлалаар одоо би суралцж явсан, хүмүүжиж явсан, дөөрөө дагаж явсан.
Одоо сонирхолтой. Би одоо ингэж бодож Бидний үе чинь ингээд төгсөөд ирсэн чинь хөдөөгийн суманд математикийн хичээл заахаар ирсэн чинь хөтлөр байхгүй. Ягаад гэвэл Монканы сургууль байна дөнгөж 8 дугаар ангитай болоод 2хан жил болж байсан. 2 дахь жил нь. Тэгээ өмнө нь баг математикийн багш, мэргэжлийн багш байгаагүй. Өөр одоо тийм газар ирчээд биш хөтлөр байхгүй. Консульттэй биш гэсэн чинь мэдэх юм байхгүй. Та яаж байсан гэхдээ би чинь моциклтэй бүрэн зэгтэй уурахаар дохиод Балдан дөржийн Дамжин сүрэн гэдэг 8 дугаар намайг 8 төгсгөн математикийн багшаас очиж гуйж тэгээ тэндээс хөтлөмөдлийг хуулж ирж энэ төр гिचэл зааж байлаа шүү. Тэр үед моциклтэй 45 км давж очиад багшаас одоо яах вэ гэх мэтлэн би чинь Ахмад багшаас сурч байсан. Манай Ахмад багш нар үнэхээр чухал. Одоо энэ нэгдүгээр сургуулийн 2 давхартууд нөгөө химийн кабинет, физикийн кабинет энэ чинь дандаа ардаа сайхан өрөөтэй бүх тоног төхөөрөмж нь ардаа байна. Тэгээд тэдний тэнд чинь одоо байд чинь бол вакцинантайгаа одоо юу ах вэ? Вакцинантайгаа одоо юм үзэх чөлөөтэй, вакцинантайгаа хэлүүлэх чөлөөтэй. Манай вакцинер бол одоо жишээ зарим нь одоо уран зохиолын ном ч гэдэг юм уу тэр үе тэр жимээр гар утсмаас юм юу телевиз авах биш. Тэгээ уран зохиолын номд гайхамшигтай уншдаг, гайхамшигтай ярьдаг, бодон дэлхийн соннийг сонсгодог, болон юмыг сонсгодог юм гайхамшигтай вакцинер байсан. Тэндээ үнэн баяр хэлж байдаг. Одоо жишээд манай ангийн багшууд одоо тэр үедээ бол эсэргүүл хүн байсан шүү гоё. Би бол нам лам хоёрыг шүтдэг бай. Дамбаа гараад баяа гэдэг хүн байсан шүү дээ. Тэг гайхамшигтай тийм хүн байсан. Тэгээд энэ багшаасаас үнэн одоо ч би вакцинерийн тухай олон тийм юунуудыг одоо нийтлэгч гэх юм да бичвэрүүдийг бичиж би захин түгээсэн. Насан бод өгшийн тухай, Дамбаа өгшийн тухай одоо бүх олон Ахмад багш нарын тухай одоо чадах ядгаараа санаж бодсноо би одоо бичиж залуу үеишд одоо түгээдгийг. Том авах нэг нь авдаг юм байгаа үз. Авахгүй нэг нь тэр үстэй. Тэглэгийн хувь таны хувьд бол одоо бас захимд бол нилээдгүй идэвхтэй хүний нэг шүү дээ, тийм ээ? Тийм. Захимд бол ер нь тэгэл гайгүй шүү дээ. Одоо өдийн насны хүн дотроо дээгүүр аймагтуул дээгүүр орохоор гэж бодоод байгаа ш. Тэгээ янз бүрийн мэдтгий хамгийн гол нь би нэг шүүмжилтэй юм байгаа ч гээ. Одоо чинь тэгээ орчин үеийн нэг энэ юунуудын одоо та нартай хэлэхдээ та нарыг шүүмжилсэн болох энэ залуучуудын нэг их буруу сэтгэхгүй байна. Ингээд шүүмжилтэй юм бишгүй та бөөнөр хэдэн 100-аар орж ирэх гээд гайгүй аштайхан сайхан тийм гэгэдэг юм бичгтэй гэсэн тэгээд орхиж уншдаг л баг гэж бодох юм биш. Тэг жилүүдээс буруутах. Гэхдээ уншдаг бас одоо би яг байлаа тий. За таныг одоо бас цэхэрлэх үеийн одоо тийм ээ багш нар нь үзэн суугаад за мөн одоо тэгэл 1-р сургуульд ажиллаж байгаа одоо шинэхэн залуу багш нар үзэн суугаа шинэхэн залуу багш нартай бас хандаж юу гэж хэлмээр байна. Одоо бас ингээд ярилцаад суугаад байвал бас ярилцаад л суугаад баймаар байна. Одоо бас daаш нөгөө подкастын маань цаг бас өндөрлөх төгсч байна. Одоо залуу багш нартай бас хандаж юу гэж хэлмээр байна. Таны хувьд? Манай аймаг бол аймгийн бэл дээр үед байна нэг зовлон байсан. Багш тусгсан бүчин цөөвтөр. Мэргэжтэй багш цөв. Одоо бүр манай 80-тай багш энэ төр хэлдэг байхгүй юу. Нэг одоо нэг хөдөөгийн нэг сумандууд одоо жишээл монгол хэлний ч юм уу нэг багш тавихад нэг мэргэжлийн дээд мэргэжлийн тавихад нэг курсын багш ч юм уу эсвэл нэг 10 төгссөн хүнийг дагуулаад томилдог бай сургаад. Тэрээс 2 дээд мэргэж юм уу 3 дээд мэргэж төгссөн хүн байхгүй. Олдохгүй тийм хэцүү байсан. Гэхдээ тэрийг ингэж зогсуулж байдаг байсан. Одоо бол Скватрамгийн боловсролын салбар багшаар бүрэн хангагдсан. Хангалттай. Дандаа шилдэг багш хангасан. Өнөөдрийн залуу багшныг харахад үнэн юу байна? Үнэн одоо боловсролын талаар, чадварын талаар тэгээ ялангуяа орчин үеийн энэ техник технологитой харьцах талаар бол сайн байна. Зүгээр нэг юм би жоохон сэтгэл дүрхтэй эднөө нэг юм нөгөө эдийн засаг гэдэг юу руу нэг жоохон хэлбийдэг тал байна. Тийм ээ. Ерөөсөө одоо бүдүүлгээр хэлэх юм бол бидний үед бол гिचээл гэдэг бол хууль байсан. Үндсэн хууль. Өөрөөр ямар ч гिचээлийг байна ямар ч гिचээлийг бол
ховор гिचээлээ заавал ордог байсан. Одоо ч юм энэ багш нарыг урууд очихоо гэж хэлэх юм одоо би одоо өөр өнцгөр юм их бай. Уралдаан зэмцээ, олимпиад, наадам. За тэгээд энэ тентээс янз бүрийн семинар, курс, уулзалт өдөрлөг. Тэгээд юу ч байдгийг янз янзын юмтай. За дээр нь болохтой зэрэг нөгөө хүүхдүүдийн болохтой зэрэг одоо тэгээд теннисник тэмцээн, шатрын тэмцээн, юуны тэмцээн гэдэг хөнгөн атлет тэмцээн, бүхийн тэмцээн ингээд эсвэл теннисник хурдан морины уралдаан. Одоо ингээд нэг хүүхдүүдийн тараачхаа. Тэгээ энэ талаа нэг тим юм байна. Жохон доголдолтой. Тэгээд залуу багш нартай хэлэхэд манай багш нар одоо нэгдүгээр орчин үеийн хүүхдийг оруулсан. Маш оруулсан. Ерөөд баян ингээ сайхан ангийн хүүхдэн хүүхдүүдийг ачаалаар дарж байхгүй бол хүүхдүүдийн сонирхсууд бүгдийг ингэж хийлгэж байхгүй ер нь тэгэл одоо сайхан хуучин даруйд ноцтолдох тал руугаа орох гэдэг шүү хүүхдүүд ерөөсөө би тийм ч тэрний сонирхолд харуулж одоо сургалт хүмүүдийн ажлыг хөл өмнө дээд түвшинд явуулах хэрэгтэй. Хоёрдугаар энэ хүүхдээр болсон болохоор манай багш нар ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй. Манай багш нар энэ хүүхдтэй харьцаа, хүүхд сандах хандлага ер нь тэр талаар бол үнэхээр тийм чадвар эзэмсэх ёстой. Энэ талаар одоо Ахмад залуу багш нарыгаа одоо анхаараасаа гэж хүсээд залуу багш нартай бол одоо та нарыг бол одоо сайхан ирээдүй байгаа шүү гэж. Ер нь одоо би интернет нөгөө ажил хийж байхдаа солонгос явхад бол энэ багш нар их нэр хүндтэй юм дээ. Хамгийн тийм хойно эдийн засгийн хувьд одоо гайгүй амьдрал ах вэ гайгүй нэр хүнд нь сайн ийм юм бидээс энэ гадаад орнууд чинь манайд болохоор багш нарыгаа нөгөө жоох эдийн засгийн хувьд энэ нэг үе чинь байж цалин өрөөсөн гутлын төрөхгүйгээд ажил хийж явлаа ш. Тэр ажил хаягт нь бас би оролцож өдөрдөж явсан хүн шүү гэх мэт нэг үе. Тэгээ ингээд ажил хаягтай зэрэг ямар хэрэг баг тийм учраас багшны нэр хүнд бол манай Монголд бол бас тийм таатай бас байгаа. Тэгдэж гэсэн манай багш нар залуу багш нар нь одоо та нар Монголын хойч ирээдүйг бэлтгэж байгаа шүү. Монголын одоо монголоор байх ирээдүйг бэлтгэж байгаа шүү. Та нар тэнд одоо үнэхээр сэтгэл зүрхийн зориулаарай гэж хэлэх байна. За баярлалаа. За удахгүй бас түүхэн сургуулийн маань 100 жилийн гон баяр энэ онд тохиож байгаа шүү дээ тийм ээ. За түүхэн сургуулийнхаа үе үеийн сурагчид төлөөлөл багш ажилчдаа бас 100 жилийн мэдлэгээ төвшүүлээд подкастаа одоо бас өндөрлөе гэж бодож байна. 2015 онд энэ сургууль 90 жилээ болсон. 90 жилийн баярын илтгэлийн энэ сургуулийн шинэхэн захирал байсан энэ Сэдэн оюун жаргал 59 надар илтгэлийн. За тэнд илтгэлийн тавьж би багш нартай бол одоо түүх дурсамжийн одоо сэргээж өгсөн байх гэж байна. Тэгээ одоо бол энэ жил 100 жил нь болж байна. Тэгээ энэ 100 жил гэдэг бол хүний амьдралд бас онцлогтой. Тийм маш энэ ер нь хүнд бол нэг л дохио гэж шүү дээ. Нэг л дохио 100 жил гэдэг. Тэгээд энэ 100 жилдээ хойно байтхан миний амьд сэрүүн орчин үеийн залуу багш нартайгаа, сурагч нартайгаа, шав нартайгаа, Ахмад багш нартайгаа, үе үеийн төгсөгчтэйгээ ингэж одоо 100 жилийн тэмдэглэх шоудад үнэн баяртай байна. Тадархтай. Үзэгчтэй 100 жилийн түүхтэй сургуулийн түүхийн жимээр аялын ээлжид ярилцлага подкастын маань одоо дугаарыг хүрээд өндөрлөж байна. Хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.